Өдрийн мэндэрх мөндөд сонсогчдоо дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За өнөөдөр эфир төлөгч миний би Улаанбаяр болон Цэрэглам за эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. За энэ 7 хоногоос Монгол судлал гэдэг сэдвийн дагуу ерөнхийдөө үйл ажиллагаанууд болж эхлэнэ. За өөрөө ч бас би тэр Монгол судлалын яг ямар үйл ажиллагаа яг юу болох ч байгааг мэдэхгүй байна. Тийм болохоор бас манай сонсогч гэсэн бас сонирхолтой байх болов гэдэг утгаар манайх зочинтой болон оруулж байгаа. Өнөөдөр манай зочноор олон улсын Монгол судлалын холбооны ерхий нарийн бичгийн дарга Заяа Баатар хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За нэг юм эхлэлийг бол би тавьчлаа. Яг ямар үйл ажиллагаа юу болох гэдэг вэ гэдэг талаар ерхий ийм асуултаар эхлээд хэдүүлээ ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За баярлалаа. Өмнө бас энэ ярилцлагад урьж оролцож аваад баярлалаа. Энэ 8 сарын 10-наас 13-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээсгийн ивэл дээр олон улсын монгол эрдэмтдийн 13 дугаар их хурал болохоор үйл ажиллагааны бэлтгэл хангаад одоо энэ 7 хоногоос эхэлж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол 5 жил бүр Монгол улсад явдаг ийм томоохон үйл ажиллагаа. Нэг ёсондоо дэлхийд өнөөдөр Монгол судлалын чиглэлээр зохион байгуулагддаг хурал үйл ажиллагааны дотор хамгийн өргөн хүрээтэй, хамгийн өргөн оролцоотой ийм хурал юм. Тийм учраас дэлхийн олон орны Монгол судлалын салбарын эрдэмтэд зорин ирж оролцдог ийм үйл ажиллагаа байна. За ярьслахаа ихэнд Монгол судлал гэж яг юуг хамарсан юм шинжлэх ухааны салбарыг хилдэг юм бэ гэдэг талаараас дэлгэрэнгүй таныг сонсогчид маань яриач гэж хүсэж байна. Ер нь ард иргэд олон нийт бол нөгөө зөвхөн хэл түүхээр ойлгох нь элбэг байдаг шүү дээ, тий? Тэр нь орон судлал гэж нэг нийтлэг ойлголт байна, тий? Альва улс орны улс орны үндэстнийг угсаатны бүлгийг судалдаг ийм нэг нийгэм хүмүүнлэгийн салбарын талаас илүү хардаг шинжлэх ухааны салбар. Тэгээ энд одоо оролцоотой хамаатай Монгол судлал гэдэг салбар байгаа. Өөрөөр хэлбэл товчтой Монгол судлал гэж юу гэхээр Монгол орон, монголчуудын өөх угсаа гарал, хэл соёл, за сэтгэлгээний онцлогийг судлан шинжилдэг ийм нэг уламжлалт ойлголт байсан. Өөрөө чинь хөндөж байгаа асуудал бол бас зөв. Ер нь бид нар нийтлэгээр Монгол судлал гэхээр нэг монголчуудын түүхийг, хэлийг, соёлыг судалдаг салбар гэж хардаг. Үнэндээ бол Монгол судлал бол монголчуудын энэ уламжлалт салбараас гадна Монголын нийгэм улс төр хууль эрх зүйн эдийн засаг, за монголчуудын ахуй сэтгэлгээний онцлог гээд өргөн хүрээнд нийгэм хүмүүнлэгийн бүхий салбараас Монгол гэсэн судалгатгууныг авч үзэж байгаа ийм салбар ухаан. Тэгэхээр Монгол судлалын хөгжлийг бол бид уламжлалт салбараас гадна орчин үеийн ийм хоёр чиглэлээр хөгжиж байна гэж хэлж болно. Уламжлалт ойлголтоор хэл соёл түүх илүү дамгаалж байсан бол одоо энэ салбар дээрээс чиглэл дээрээс нэмэгдээд энэ нийгэм улс төр хууль эрх зүйн орчин үеийн энэ бас байдлыг судлан шинжлэх асуудал бол Монгол судлалд хамаарнаа. Жохон хувийн зүгээс би нэг жоох юм явуулчих гэж бодож байна. Миний төгссөн сургууль бол өдөрөнгөд хамгийн одоо Оросын түүхэндээ анх тухайн үед бол Оросын одоо эзэнт гүрэн гэх юм уу да император гэхэр чинь одоо хаант улс байхад дорн дахны судлалыг тавьж исэн юм билээ. Одоо тухайн үеийнхаа одоо дорн зүгийн анхны дээд сургууль нь Казаны дээд сургууль болж ирсэн. За тэр утгаараа дорн дахны судлалыг ерөөхдөө тэнд одоо нэг төв байгуулагдаад за тэр дотор болоод ирэнгүүт нөгөө Монгол хэлний тасаг гэж 1880 онд ингээ байгуулагдчихсэн гэж сонсоод за тэгээд сүүлдээ тэнд дорн дахны анги чинь фичерлүү нүүлгсэн гэдэг нэг тиймэрхүү юм байдаг. Би яг харахгүй дэлхийд Монгол судлалын салбар шинжлэх ухааны сүртэй ийм чиглэл болж хөгжөхөд Казаны их сургууль онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол судлалын салбарыг тодорхой их сургуулийн дэргэд эхлэн хөгжүүлсэн энэ үйл явдлын түүхэн өвтгөл буюу эхлэл цэг нь Казаны их сургуультай яхахгүй холбогддог. Өөрөөр дэлхийн Монгол судлалт энэ Казаны их сургуулиас Монгол судлалыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх их суурь тавигдсан гэж үздэг. Тийм болохоор одоо өөрөө ч хөндөж байгаа энэ их сургууль бол Монгол судлалын энэ чиглэл шинжлэх ухааны арга зарчмаар хөгжих, за бүр монгол хэлийг тусгаалan заан сургаж энэ чиглэлийн судлаачдыг бэлтгэх их өвтгөлтэй бол яа харахгүй холбогдно.
За улмаар бол одоо дэлхийн бус орнуудад Монгол судлалын салбар дэлгэх өгчих их суурь болсон. За мэдээж Монгол судлал гэхээр дуран дахны судалтай бол тийм айсавд хамааруулж авч үзэн эндээс бол хаашаач гарах аргагүй. Дуран дахны судал дотроо Монгол судлал бол тэрнийг жижиг салаам учир бол бас биш. Мотор ярих юм бол нэлээд гол хэсэг нь болж байна. Өөрөөр хэлбэл Монголын судал Монголын үүх гэдээ ярихаар энэ бол дэлхийн судлал, дэлхийн түүх, дэлхийн дахны соёл иргэншилтэй бол зүү эсээр холбогддог. Өөрөөр хэлбэл Монголыг судлана гэдэг бол дэлхийн судлалаас салангад авч үзэх ямар ч боломжгүй. Тийм учраас дуран дахны судлал цаашлаад энэ дэлхийн дахны үүх түүх, өндөр хэвтийн соёл иргэншлийн түүхэнд монголчуудын эзлэх байр, гүйцэтгсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг бол загшгүй их гэж үздэг. Энэ бол миний хувийн бодол биш, дэлхийн монгол судлаачдын үнэлт дүгнэлтийг гаргалаа. Өнөөдөр ер нь дэлхийн хэдэн оронд монгол судлалын чиглэлээр сургалт одоо судалгаа тогтмол явуулж байна вэ? За яг тоон талаасаа бол бид өнөөдөр нэг дэлхийн 17 оронд монгол судлалын чиглэлээр 22 төвд сурах судалгааны үйл ажиллагаа явж байна. За энэ тоо юутай хамаатай яг монгол судлалын чиглэлээр сургалт явуулж байгаа гэсэн. Монгол хэлийг заан сургаж монгол судлаачдыг бэлтгэн гаргах чиглэлд. За үүний дээр нэмээд зүгээр сургалтыг эрхэлдэггүй ч гэсэн судалгаа шинжилгээ хийдэг бол олон газар орон байна. За үүний одоо зүгээр тодорхой илэрхийлэл бол энэ олон улсын монгол эрдэмтдийн 13 дугаар их хуралд дэлхийн 30 орны 546 эрдэмтэн бол оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Тэгэхээр ямар ч гэсэн бодиттойгоор өнөөдрийн оролцоогоор харахад 30 оронд монгол судлалыг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид судалгааны нэгж төв байна гэсэн тоон илэрхийлэл бол хэлж байна. Хамгийн одоо идэвхтэйгээр монгол судлалыг хөгжүүлж байгаа улсуудыг нэрлэвэл ямар улсууд вэ? За хамгийн гэдэг тодтолтой хэлэх нөгөө зарим улсууд манаас гомж байна. Яг тэгэхээр улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Мэдээж хамгийн гэдэг тодтолын нэг жахан маргашгүй юу бол тоон илэрхийлэл. Тоон талаас өнөөдөр бид нар хоёр хөршөө, за ялангуяа урд хөрш бүгд хятад улсын монгол судлалыг бол бусад улсын монгол судалтай жишиж харахад бас жахан харьцуулахад төвхтөө. Яагаад тэгэхээр тэнд монгол үндэстний тодорхой хэсэг байгаа. Аж түрэн амьдран сууж ин тэр хүмүүс өөрсдийнхөө хин соёл өөх дүүх ингээд монгол судлалын салаам учрын бүх чиглэлээр ажиллаж байна. Дээр нь бүгд хятад улсд бол монгол судлалын бас хүчтэй сурах судалгааны төвүүд байна. Тийм болохоор аль нэг төвтэй тухайн улсын игнүүл тавихаар бол бас зорилго чиглэл тийм ээ. Судалгааных нь хамрах цар хүрээ бол яхан өөр учраас би бүгд хятад улсын монгол судлал бол яхан юм онцгой. Бусад улсын талаас харах юм бол өнөөдөр тоон талаас Японы монгол судлалыг бол бид нар заашгүй дурдах ёстой. Японы монгол судлал бол үүсгэл их өвтгөлийн хувьд ч тэр өнөөдөр монгол судлалын олон талт хүрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа байдлаасаа ч тэр Монголыг сонирхон судалж байгаа судлаачдын тоон талаас ч тэр дэлхийн монгол судлалд бол бас нэлээд тэргүүлэх байр суурьтай орнуудын нэг гэж яхахгүй хэлэх үндэстэй. За мөн одоо барууны монгол судлал, Европын монгол судлал бол уламжис салбараа бариад явж байгаа, өргөжүүлж байгаа. За зарим талдаа бол Европын монгол судлалыг орчин үеийн тал руугаа илүү бас хэлбэж судалж байгаа. Ийм бас онцлог юм. Улс орон болгон дээр ярих юм бол бас тодорхой онцлогуудыг хэлж болно. За бид мэдээж хэрэг Монголыг сонирхон судалж Монголын талаарх мэдээллийг гадны ертөнцид түгээж байгаа энэ олон арга замууд бий, тийм ээ. Entertainment гэдэг чөлөөт энэ байдлаар биднийг одоо бас гадны ертөнцид сурчилдаг. Зарим талаараа бидний бахархалд соёл түүхийг сурчилдаг. Зарим талаараа бид нар бас яахан санаа зовмоор тэр өнцгийг гаргаж харуулдаг гэдэг юу байна. Нэг чөлөөт талд энэ хоёр урсгал байна шүү дээ, тийм ээ. Гэтэл шинжлэх ухааны зам бол арай өөр. Энд бол эрдэмтэн судлаач тодорхой шинжлэх ухааны арга зарчмын үүднээс тодорхой бодит баримтад тулгуурлаж монголчуудын талаарх шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг гадны ертөнцид өгдөг учраас бид нар аль нэгэн оронд 1-2 төв юм уу 1-2 эрдэмтэн эсвэл олон эрдэмтэн байхаас үл хамаарч монгол судлалын тэр үнц нь ач холбогдлыг бол ямар ч нөхцөлд бол өндөр үнэлэх ёстой гэж ингэж л боддог.
Энэ хэрвээ ингээд хугацаа бас тодорхой хэмжээний ингээд хугацаа байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө нэг дурдсанаар ингээд Казаны сургуулиас хойш ингээд ерөнхийдөө шинжлэх ухаан суурьтай Монгол судлал ингээд бий болж байгаа гэдэг. За ингээд 1880-аад оноос хойш ингээд ерөнхийдөө ингээд явж ийн гэж харах гэдэг. 1830-аад оноос. 1830-аад оноос. Тийм 55 он төв нүүсэн хэр чинь тийм 30-аад оноос хойш гэдэг. Тэнгүүтээ ингээд 1830-аас нэг 2026 гэсэн нэг энэ хугацаанд тодорхой одоо хэмжээнд гинт одоо юу гэдгийг сонирхол өссөж буурах зүйл ажиглагдах байх. Тэгэхвэл энэ зүйлээс хэрэг аваад үзэх юм бол одоогийн нөхцөл байдал дээр Монгол судлах сонирхол дэлхийд ер нь өсөж байна уу? Яг энэ нийт зураглалаараа. Эсвэл нөгөө өмнө нь яг тийм сонирхол өндөр байсан үеийг бодвол буцаад буурах шинжтэй байна уу гэсэн ийм зүйл ажиглагдаж байна уу? Тэгээ энийг аль өнцгөөс одоо харж гинүү гэдгээс бас хоёр талаас нь дүгнэж болно. Нэгдүгээр энэ монголчуудын уламжилт энэ монгол судлалын чиглэлээр ажиллаж байсан энэ хүчтэй байсан чиглэл одоо хിവэрэ өргөжлөж гинүү гэвэл зарим талаар бас тухайн чиглэл суларсан юм уу буурсан судлаачдын тоо бол харьцангуй цөөрсөн тал ажиглагдана. Гэхдээ энэ нь монгол судлал гэдэг ерөнхий чиглэл ерөнхий салбар өөрөө хөгжлийнхөө хувьд бас суларсан ухарсан гэж үзэхэд бас дэгстэл болно. Яагаад тэгэхээр монгол судлалын тодорхой төр уламжилт цаг үе би түрүүн хэлсэн хэл соёл түүх усаа гарал гэдэг юм уу ийм салбар дээр илүү төлхөө явж ирсэн. Илүү монголчуудын өнгөрсөн үеийн түүхийг хар судлах. Гэтэл одоо энэ чиглэл дээр магадгүй зарим салбар чиглэл дээр нь эрдэмтдийн тоо буурсан юм уу цөөрсөн үзүүлэлт бол харагдана. Нөгөө талдаа яг Монгол улс, Монгол орн, монголчуудын өнөөгийн байдал орчин үеийн энэ өнцгөөс нь хар судлах юу бол харин эсэргээрээ нэмэгдсэн. Тэлсэн. Тэгэхээр бид нар уламжлалт талынхаа зарим тэр чиглэлийг хараад за ер нь түүхийн талаар ч гэдэг юм уу хэлний талаар судалдаг гадаадын эрдэмтдийн тоо буурч байна даа гэд тэрийг монгол судлал ер нь жаахан суларч байна гэж үзэх дүгнэх тийм нэг хандлага бас манад гараад идэг, цухалзаад идэг. Энэ бол тийм оновчтой дүгнэлт бол биш. Ягаад тэгэхээр альва цаг үе гэдэг бол өөрийн өнгөтэй. Тэгэхээр монгол судлалын хөгжил ч гэсэн өөрийн өнгөтэй. Ялангуяа одоо дэлхийд дахны нэг хоёр төрөл ертөнцийн үед бол монгол судлал арны орнуудад хүчтэй байсан. Эсрэгээр одоо капиталист гэж тухай тодорхойлж байгаа орнууд. Энэ яагаад гэвэл Монголын түүхийг судлахад бол бид түрүүнгээсэн энэ өөрсдийнх нь түүхтэй бас сэжмээр холбогдно. Дээр нь дэлхийн түүхийг судлахад Монголын түүхийг хөнтгөөс аргагүй болдог. За нөгөө нэг хүчин зүйл бол тухайн тэр хаалттай гэхүү хоёр талдаа бас юм чөлөөтэй харилцаа хомс байсан тэр цаг үед өдөр капиталист орны өнцгөө социалист тэр тогтолцоог таньж мэдэх нэг сувг бол тухайн тэр орнуудыг судлах тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр тогтолцооны онцыг тайлах, учир холбоотлыг гаргахад Монгол орныг судлах, монгол судлалыг хөгжүүлэх асуудал бас нэг чухал үзүүлэлт болж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэгэхээр энэ монгол судлалын цар хүрээ бол салбар чиглэлээсээ хамаарад хоёр талаас юм уу хэдэн өнцгөөс тайлбарлаж болох зүйл. Зүгээр тодорхой нэг зүйл бол монгол судлал саарсан, буурсан ийм зүйл бол нийтэд нь дүгнэж хэлэх тийм оновчтой гаргалгаа бол биш гэдгийг онцгой хэлэх хэрэгтэй. Яг тэгэхээр зарим нэг зүйлүүд бид ингэдэг юм байна л да. Магадгүй зарим одоо Ахмад Эрдэмтэд бол өөрийн үеийн эрдэмтэн судлаачдын тоо цөөрөд юм уу энэ чинь зарим нэг талаар бол одоо ертөнцийн зам шүү дээ тий. Тэгэхэд ирэхээр ер нь одоо монгол судлалд бол жаахан бууралт, сааралт, ухралт гарч ийна гэдэг. Гэтэл дараа үеийн эрдэмтэн судлаач гарч ирээд бас өөрөөрийн сонирхлын чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээл явж байна. Энд альва байгуулагч юм уу эсвэл нэгж юун дотор байдаг үе солигдох эсвэл бол судалгаа шинжилгээний чиг хандлага солигдох энэ процесс бол монгол судлал бас явж байгаа. Ерхэд нөгөө бид нөгөө нэг тоо гэсэн ойлголт, чанар гэсэн ойлголт хоёр дээр бас жоохон юу байгаад дээ шүү дээ. Эсрэгээр нэг тоог нь хөөгөө чанарыг хөөдөг гэх юм уу да. Өмнө нь бол сая дурдсанчлан илүү түүх хэл шинжилэл гэдэг тал дээрээс бол одоо бас нэг орчин үеийн ингэж бас нэг ойлголттой одоо нөгөө барууны улс орнууд арай сүүлийн үеийн Монгол улсыг одоо судалж чинь гэдэг нь нөгөө цар хүрээгээд хэлээд илүү чанарчж байгаа юм болов уу гэж. Тий. Одоо Европын Монгол судлал гэхэд сүүлийн үеийн нэлээд дамгаалж байгаа нь бол нийгэм соёлын антропологийн чиглэлээр Монголыг судлах юу бол илүү хүчтэй болж байгаа байхгүй. Тэр чиглэлийн судлаачид бол олон байна. Энэ чиглэлээр судалгааны байгууллаганд ч ажиллаж эхэлж байна. Гэтэл энэ түүхэн талаас нь харахаар энэ нийгэм соёлын антропологийн
үүднээс одоо Монголыг судлах энэ судалгаа бол тийм өргөн дэлгэр байгаагүй. Тэгэхээр өнөөгийн Монгол судлалын яг одоо үед дээрх бас нэг содон чиглэл содон өнцөг байж байгаа. Энийг түүхэн талаас нь харах юм бол тэлэлтэл гэж харахаас өргөжж ирэх гэж харахаас л өөр аргагүй. Цар хүрээгээ тэлж байна гэсэн үг. Тийм. За өнөөдөр ч бид дижитал эр үед амьдарч байна шүү дээ. Тэгэхээр монгол хэл бичгийн энэ судалгаанд хиймэл оюухан, за захим технологиуд юу нөхөр нэвтэрч нөлөөлж ийн вэ? За тэгэхэд энэ ч одоо ер нь нөлөөлөхгүй салбар чиглэл гэж бол байхгүй тийм ээ. Энэ Монгол судлалууд өөрөө дандаа өнгөрсөн үеэр явдаг салбар биш. Энэ 3 цагийн хэлхээсэнд явдаг бусад шинжлэх ухааны салбар чиглэлтэй л адилхан ийм салбар. Тийм учраас одоо Монгол судлалын энэ салбар чиглэлээр гарч байгаа бүтээл энэ чиглэлийн үйл ажиллагаанд донд бол бас энэ орчин үеийн хиймэл ухаан технологийн дэвшлийн асуудал тодорхой хэмжээгээр зөв талаас ашиглаад нэвтрүүлээд явж байгаа юм бол зөндөл байна. За бас нэг асуудал бол энэ их хөгжлөл энэ хурд зарим талаараа бидний нөгөө Монгол судлалт яг бүтээлч оюуны тухайн эрдэмтэн судлаачдын өөрсдийн одоо үзэл баримтлаар гаргаж ирж байгаа тэр дүгнэлт зарим талаар энэ технологийн дэвшлийн юм уу хиймэл оюуны нөлөөтэй энэ судалгаа чиглэл хоёрыг яаж ялгах вэ гэдэг асуудал бол бас яг нийгэм хөгжлийн салбар дээр нэг асуудал мөн. Тухайн эрдэмтэн судлаачид үнэхээр өөрийнхөө шинжлэх ухааны чиглэлд бүтээлчээр ханддаг, зарчимтай ханддаг ийм хүмүүс бол хамгийн нэгдүгээр тэр хүний үзэл баримтлалын гол зэвсэг бол өөрийнх нь тарих оюун судалж байгаа их хэрэглэгдэхүүний онол арга зүй дээр нь гаргаж тулгуурлаж байгаа баримт хэрэглэгдэхүүн байж таарна. Энд бол хиймэл оюун жагсаалтын нэлээд хойно. За тэгвэл судалгаа шинжилгээнийхээ юмд илэрхийлэл юм уу олон нийтэд хүргэх юм уу тийм ээ ингэж асуудал дээр бол энэ технологийн дэвшлийн хажуугаар өнгөрөх ямарч боломжгүй шүү дээ тийм. За Монгол судлалын салбарт залуу судлаачдын оролцоо ер нь хэр байгаа вэ? За Монгол судлал бол би одоо энэ хурлын 546 эрдэмтний оролцоо талаас нь харахаар ерөөсөө л 3 үеийн төлөөлөл оролцсон. За хамгийн Ахмад эрдэмтэн бол 92 настай. Японы эрдэмтэн Танака Казухико гэж эрдэмтэн түүхийг судалдаг эрдэмтэн оролцож байна. За тэгээд хамгийн залуу нь бол Бонны их сургуулийн магистрант болоод ингээд ажиллаж байгаа 25 настай залуу судлаач байна. Тэгээд бас их том Монгол судлалын төв байдаг тийм. Тэгэхээр тэгээд дунд үеийнх юм байна. Тэгэхээр энэ хурал дээр бидний барьсан зохион байгуулалтын хувьд харсан нэг зарчим болвол энд оролцъё гэсэн хүсэл эрмэлттэй судлаачид аль болохоор оролцох боломжийг нээж өгье. Түүнээс биш тэр болоогүй энэ болоогүй нас нь болоогүй цаг нь болоогүй гэдэг шалгуур шүүлтүүрээр оролцооны гадна үлдээж болохгүй гэдэг энэ зарчмыг барьсан. Өөрөөр хэлбэл Монгол судлалын туршлагатай үе, Монгол судлалын ачааг тээж яваа дунд үе, Монгол судлалд гарч ирж байгаа эдэр үе гэсэн, залуу үе гэсэн энэ 3 үеийн төлөөлөл бүрэн оролцсон. Энэ төлөөлөл оролцоно гэдэг бол юу гэхээр энэ чуулга уулзалт энэ эрдэм шинжилгээний хурал болвол нэг талаас өөрсдийнхөө хийсэн судалгаа шинжилгээгээ бусдад танилцуулахаас гадна маш өргөн хүрээтэй харилцаа холбоог тогтоох тийм ээ бие биенээсээ суралцах магадгүй судалгаа шинжилгээний ажилдаа хүчээ нэгтгэх энэ боломжийг нээж өгсөн үйл ажиллагаа байгаасаа гэдэг тал руу бид нар анхаар зохион байгуулж байгаа учраас одоо залуу үеийн оролцъё гэсэн төлөөлөл өөрийнхөө ихтгэл сэдв одоо энэ зүйлээ дэвшүүлсэн бүх хүмүүст бол боломжийг олгосон. За олон улсын Монгол судлалын холбооны талаар бас ярилцъя гэж бодож байна. За холбооны тухайд ямар улс орнуудын одоо их сургууль судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг вэ? Хизээ байгуулагдсан бэ? Олон улсын Монгол судлалын холбооны их суурийг ярихад бид нар 1959 он гэдэг энэ цаг хугацаа бол зайлшгүй дурддагдана. Энэ ямар учиртай вэ гэхээр анх 1959 онд олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтдийн анх дахь их хурал гэж Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Тухайн үеийн Монгол судлаар ажиллаж байсан ялангуяа хэл бичгийн салбар, түүхийн салбарын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотод цуулж одоо монголчуудын дунд домог болж
яригддаг Бямби Эренчин, Синдийн Дамдын сүрэн, Шадуйл Усан Онтон гэсэн алдарт гурван акт амж Монголын талаас одоо голлох үүрэгтэй оролцож зохион байгуулсан энэ үйл ажиллагаа мөн. Энэ үйл ажиллагааг бол олон улсын Монгол эрдэмтдийн өнөөдөр зохион байгуулж байгаа энэ 13 их хурлын их хүртгэл буюу анхны хурал гэж үздэг. За энэ үйл ажиллагаа бол цаашдаа Монгол судлаач тоорондоо тодорхой цаг хугацаанд уулзаж учирч эрдэмтлэгийнхээ ажлыг бие биедээ танилцуулдаг тогтмол үйл ажиллагааны эхийг тавьсан. Өөрөөр хэлбэл олон улсын Монгол судлалын холбоо гэдэг байгууллагын их суурь бол 1959 оны Монгол олон улсын Монгол хэллэвчгийн эрдэмтдийн энэ чуулгуулцдаар эхээ тавьжээ. За улмаар 1970 онд бол энэ олон улсын Монгол судлалын байнгын хороо гэдэг байгууллагыг байгуулад за 1986 онд Монгол улсад ЮНЕСКО дэлхийн одоо энэ соёлын гол түүхий байгууллага ийм оролцоотойгоор 36 орны эрдэмтэн судлаачид цуглаж төлөөлөл уулзаж олон улсын Монгол судлалын холбоо гэдэг байгуулъя гэдэг энэ зөвлөгөөнийг хийгээд уг шийдвэрийг бол 1987 онд болсон олон улсын Монгол эрдэмтдийн хурлаар бүх эрдэмтдээр оруулан хэлцүүлж батлаад 87 онд бол их түүхээ тавьсан ийм очиртай. Одоо эх жил бол яг түүхэн талаас 30 жил за бүр их сүрэ тавих юм бол 1950-аас гэж үзвэл бид нэр 29 онд 90 жилийн асуудал яригдана гэсэн үг тийм ээ. 70 жилийн асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр олон улсын Монгол судлалын холбооны энэ их сүр бол ямар нэг байдлаар улс төрийн юм уу эсвэл үз сурталын юм уу ийм зорилгоор байгуулагдаагүй цэвэр эрдэмтэн судлаачдын санаачлаг хүсэл эрмэлзэл хамтарч нэгдсэн нэг байгууллага дор зангидж хамтдаа бас уулзаж эрдэмтэн судлалын ажлыг хилцэн ярилцдаг тогтмол үйл ажиллагаатай байх энэ сонирхлоор байгуулагдсан эрдэмтэн судлалын нэг тийм нийгэмлэг холбоо болсон юм байгууллага. За олон улсын Монголч эрдэмтний 13 дугаар их хуралд 30 гаруй орны 500 гаруй одоо ихтгэл тавигдах юм байна. Төлөөлөгчд эрдэмтэд судлаачид оролцох юм байна. Салбараар наваад үзвэл ямар салбараар ямар сэдвүүдээр одоо энэ ихтгэлүүд тавигдах вэ? Тус хурал бол 6 том салбартай. Монголын түүх судлал, монгол хэл, Монголын археолог, Монголын соёл урлаг, утга зохиол, за Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа, за Монголын угсаатны зөв, уламжлалт мэдлэг ухаан гэсэн ийм 6 салбартай том. За 6 салбарын дотроо 13 дид салбар хуваагдаж нэгэн зэрэг бол 13 салбар оролдсон. 8 сарын 10-ны 14 цагаас Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн 1-2 дугаар байр, Монгол Япон төв, багш эдний хөгжлийн төв, Монгол Улсын их сургуулийн номын сан гэсэн ийм нэгж газруудад зохион байгуулагдана. Тэгэхээр ойрхон юм биш үү? Тэр нэг ойрхон байдаг маань эн чинь Монгол хэл судалдаг эрдэмтэнд түүх хамаагүй, соёл хамаагүй гэдэг ойлголт байхгүй. Нөгөө салбарынхаа хуралдаан зарим сонирхолтой ихтгэлийг сонсох тийм байна. Ирмэлцэлтэй байдаг. Тэгэхээр аль болохоор нэг газар руугаа ороод явах нэг ойрхон байх тийм ээ. Энэ боломжийг нээж өгч байгаа хэрэг. Тэгэхээр үндсэндээ энэ удаагийн хурал бол 6 салбар гэсэн том салбарт хувааж байгаа боловч яг бодит байдал дээр бол Монгол судлалын бүхий л чиглэлээр судлаа шинжилгээний илтгэлүүд хилцүүлэх ийм өргөн үйл ажиллагаа болж байгаа. Одоо ингээд 6-аас ингээд 13 дэд гэл ингээд явж байна. Тэнгүүд нийтдээ 500 гаруй гадаад эрдэмтэд за 500 гаруй төлөөлөгчд ингээд урж ирлээ гэж. Тэнгүүд ер нь нэг салбар нь жоохон давуу байх илүү илтгэл тавигдах ч юм уу. Энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр ямар сэдвэр илүү голчлж судлах тал хандлага ерөөхдөө бол харагддаг юм бэ. Бусад улс оронд ер нь бидний хамгийн түрүүнд за яг түүх нь ойлгомжтой байж болно. Гэхдээ одоо тавигдаж байгаа илтгэлүүд дээр яг түүх илүү давуу байх юм уу? Хэл нь илүү давуу байх нь яг энэ тоогоор ингээд даваад үзэх юм бол. Тий, тоон талаасаа бол ер нь мэдээж ихтэй сүртэй гол одоо тулгуур болж байсан хэл түүхийн салбар бол хамгийн олон илтгэлтэй. Тоон талаасаа тийм ээ. Монгол хэлний салбар бол 150 орчим илтгэлтэй. Монголын түүхийн салбар мөн төдий орчмын илтгэлтэй. За археологийн салбар бол 50 гаруй илтгэл. За угсаан уламжлалт мэдлэг ухааны салбар 60 орчим илтгэл гэдэг юм уу те. Харилцан адилгүй байгаа. Тэгэхээр мэдээж энэ хэрэг Монгол судлалын нөгөө их сур болсон
салбарууд ямар ч нөхцөл тоон талаас бол илүү давмгай байдаг л да. Энэ онцлогч гэсэн энэ удаагийн хуралд ажиглагдана. За дээр нь бид нар тэр угсаатны зөв уламжлалт мэдлэг ухаан гэдэг салбарыг энэ удаа шинээр нэмж байгаа. За энэ яагаад ийм салбарыг нэх болгоо гэхээр угсаатны зөв бол уламжлалт байсан. Дээр нь тэр уламжлалт мэдлэг ухаан гэдгийг би онцлоод байна л да. Монголчуудын бүтээсэн энэ уламжлалт мэдлэг ухаан дэлхийн хүн төрөлхтний энэ оюуны санд бас өмнө ч бас онцгой содон байсан. Одоо ч гадаад ирсэн зарим орчин үеийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад жаахан бэрхшээл тулгарч байгаа юм уу эсвэл гарч ийлээ олдгүй тийм зүйлийг бас аливаа тэр улс үндэстний яг язгуурын мэдлэг ухаан дотор бас ирж хайх нэг ийм салбар шиг л байна. Жишээ нь монголчуудын уламжлалт ангаах ухаан. Уламжлалт ангаах ухаанаар бол одоо энэ 20-од 13 ихтгэл тавьж байгаа жишээтэй. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаанд бол мэдээж ангаах ухаан гэдэг зүйл бол орчин үеийнхаа онцлогоор хөгжиж энэ талаас хүндрэлтний энэ эрүүл мэнд амь насын асуудлыг одоо шийдэж явж байна да. Гэтэл тэр дотор бас зарим нэг төдийлөн бас онцон тайлбардаг юм уу? Тодорхойгүй. Ийм чиглэлийг тодорхой улс үндэстний яг тэр язгуур ухаан дотроос, язгуур мэдлэг дотроос уламжилт энэ мэдлэгийн ухаан дотроос ирж хайх нэг чиглэл бол байна л да. Тэгэхээр энэ талаас энэ Монголын уламжилт ангаах ухааныг зөвхөн монголчууд өөрсдөө анхаарахаас гадна гадаад ертөнц бол бас нэлээд сонирхдаг ийм хандлага бий болсон. Жишээлбэл би хамгийн тодорхой нь Австралийн үндэсний их сургууль дээр бол яг Монголын уламжилт ангаах ухааны чиглэлээр томоохон төсөл хэрэгжээд сүүлийн хэдэн жил хэрэгжиж байна. Одоо үргэлжлээд хэрэгжиж байгаа сая томоохон бүтээл гаргасан байна. Лин Арангоо гэж одоо манай Монгол угсаатан бүсгүй байдаг Австралийн үндэсний их сургуулийн профессор энэ хүний одоо хэрэгжүүлж байгаа том төсөл. Тэгэхээр энэ чиглэлээр манай бас уламжлалтын ангаахын эрдэмтэд гэхэд 13 эрдэмтэд энэ хуралд илтгэл хилцүүлж байгаа. Гэгшлэнгээр монголчуудын энэ бүтээсэн үүх түүх өв соёлоос гадна хүн төрөлхтний мэдлэг ухааны айс хавд монголчуудыг оруулсан монголчуудаар овоглох ийм нэг мэдлэг байна. Энэ мэдлэгийг энэ чиглэлийг сонирхсон судлаачид нь бас өөр хоорондоо уулзаж судалгаа шинжилгээний ажлаа танилцуулах боломжийг нээгээд бид нар уламжилт мэдлэг ухаан гэсэн салбар жишээ нэмсэн байх жишээтэй. Сая бас сонсож байхдаа бас бодож байлаа л да нэг уламжлалт ангаах ухаан эн чинь бас айгүй тийм содон үзэгдэл байхгүй юу? Би барууны улс оронд ирэхэд яг нөгөө юу ажиглаж ирсэн бэ гэхээр яг нөгөө эмнэлэг рүү очихоос өмнө хүн нөгөө бид нар нэг тарих толгой хөдөлчөнгөө за эмнэлэг гэхээс өмнө ингээд барьдаг домддог ч юм уу эсвэл нэг толгойд тарих хөдөлсөн байхад нэг хүнээр ингээд бариулаад ингээд болчихдээ шүү дээ. Тэнгүүд баруунд яг Европт амьдарч байгаад яг ингээд толгой нь ингээд сонирн болцсон эхлээд бол эмнэлэг явдггүй юм бэл. Тэр авд байгаа нөгөө хятад одоо юу гэдэг нь те уламжлалт одоо тэр нөгөө одоо төөнөр мөөнөр шиг юм нэг тийм газар хайдаг нэг тийм сонирхолтой юм жишээлбэл ажигласан. За үүнээс гадна сая бас ярьж байхад яг нөгөө яаж тэр үед мэдв. Тэгээ бас яагаад гэдэг асуулт төрж байгаа байхгүй. Одоо байгаа байхад одоо ингээд лагер дээр ингээд шалбардаг ч юм уу гүйж байгаа л нэг хүүхдийн мичнийг шалбарч тэнгууд нэг 5 салаа түүгээ тэндээ тавьдаг. Үгүй тэрийг тайлбарлаж өгөхгүй байгаа байхгүй. Яагаад 5 салаа ер нь түүх ёстой юм бэ гэд энэ асуултаас эхлээл ингээд цаашаа ингээд бүр ингээд гүнзгий орол ингээд судлаад явах юм байна л. Тэгээ ерөөсөө хүндрэлтний түүх чинь өөрөө таны мэдхүн түүх байна шүү дээ. Ерөөсөө хүндрэлтэн бол мөнхийн танихын төлөө сурлагын төлөө одоо тэр нь мэдээж гинэн үеэс эхлээл шинжлэх ухаан болтол явж байгаа тийм үү. Гэхдээ тэр эрт баларлаг үеийн үүсгэлтэй юм уу тэндээс уламжилж ирсэн тэр хүмүүсийг одоо энэ бол орчин үеийн шинжлэх ухаанд нийцэхгүй гэдэг энэ хараа хандлага бол одоо өөр болсон байна шүү дээ. Үгүй тэнд чинь харин жинхэнэ язгуурын таних уу язгуурын шинжлэх ухааны тэр нээлтийн чинь их суурь нь явж байгаа юм байна гэдэг нэг одоогийн орчин үеийн техник шинжлэх ухааны ололт амжилтаа зэрэгцээд ахиад тэн таалагдахгүй байгаа миг өөр зүйлээс хайхтаа бид нар урагшаал хайдаг юм байна л да тийм ээ. Уламжлал руу түүх рүү уг язгуур руу хайдаг юм байна. Тэгэхээр түүний нэг гаргалгаа илэрхийлэх нь бол энэ монголчуудын уламжлалт ангаах ухааны ойлголт байгаа байхгүй. Одоо та хүн мэдэн шүү дээ хөдөг одоо энэ малчд нэг адууныхоо мөрнийхөө хөлийг гэмтэхэд мал эмнэлэг рүү аваа явах биш. Тэр хүнднийхээ өөрт нь эмнэлэг идгээчдэг нэг юу бариад арга байна. Гэтэл нөгөө хүн бүр үнэхээр гайхамшигтай
идгэж одоо илүү хурдладаг. Тийм ээ, эрүүл сарвал болчдөг. Энэ юу юм? Энд чинь тэгээд аль нэг тариа шинжлэх ухааны үндэсний үхээс илүүтэй тэр өвгөнд байгаа нэг мэдлэг ухаан байна шүү дээ. Тий. Нэг тэгэж одоо юу гэдэг химийн тийм орцтой бүтээгдэхүүнийг тэгэж тариад энэ хөлн зүгээр болцсон юм ба гэж ярьдаг юм л та. Тэгээд Европын орнуудад ч гэсэн уламжлалт хангах ухааны эмчээр ажиллаж байгаа хүмүүс маш олон байт юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн Монголын уламжлалт хангах ухааны хүлээн зөвшөөрч гэсэн учраас тэнд одоо үйлчлүүлэгчид бас байна гэсэн үг шүү дээ. Тий, би одоо хамгийн сайн мэдэх орн бол Польш л дөө. Харин тийм ээ. Варшавын их сургууль дээр сүүлийн үед бид нар Европын Монгол судлалын хурал гэдэг бас хэд удаа зохион байгуулж миний биел орцож байсан. Тэнд тэр хурлын нэг хэсэг хүчтэй илтгэгчнэр бол тэнд ажиллаж байгаа Монголын уламжлалт арга ухааны чиглэлийн эмчнэр байдаг. Тэд бол өөрсдөө эмнэлгээ сувлгаа хийхээс гадна тэр ангаах ухааныхаа үндсийг тэр шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах ажлыг судалгааны ажил бас давхар хийж байгаа байхгүй. Манай үржингийн байгальмаа гэдэг доктор саггуулад судалгаа шинжилгээгээ давхар хийгээ явж байгаа зүйл байна л да. Тэгэхээр тэр Польш орн чинь бол лав орчин үеийн ангаах ухаан шинжлэх ухаан асуудал нь одоо иргэдийнхээ эрүүл мэндийг шийдэж чадахгүй болоод нэг хэдэн Монгол очичоод тэнд эмчилгээ хийгээд байгаа асуудал бол биш байх тий. Гэтэл тэнд нэг үнцэг байгаад тэр нь тэр тухайн орны ард иргэдэд хэрэгтэй байгаа учраас хэдэн арваараа тэнд ажиллаад амьдраад магадгүй одоо бүр би баашгаа монголчуудын тэр уламжлалт арга ухааны эмчнэр бол бахархдаг л да. Зармаар нь одоо бас өргөтөд очиж байлаа. Үнэхээр зүгээр амьдралын өвдөгт Монголынхаа уламжлалт ангаах ухааныг түгээн дэлгэрвээ тэр чиглэлийнхаа мэдлэгийг Польшийн ард иргэдтэй хуваалцаад түүнийхээ үр шимэг хэрэгтэй үнэхээр сайхан амьдарч байгаа тийм байдал ажиглагддаг. За Монгол судлал гэд ингээд ярихаар энэ зөвхөн эрдэм шинжилгээний хурал гэдэг зүйлээр ингээд салбараар бол эрдэм шинжилгээний салбараар хязгаарлагдахгүй байх гэж бодоод байна. Энэ бол үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаатай бол шууд холбогддог юм чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ холбогдож байгаа үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаатай бас хэрхэн холбогддог талаар танаас өнөөдөр асууя гэж бодлоо. За баярлалаа. Бас одоо таван хоёртой бас ярилцаа сууж яхад нэг сайхан юм нөгөө мэрэгжлийн салбарынхаа яг энэ чиглэлийн салбарын мэдлэгтэй залуучуудад ярилцж байгаа юм шиг ийм сайхан сэргэлт төрүүлж бас урамтай өөрөө бас өөрөө ирэхгүй хариулах сэдв сонирхол төрүүлэхээр ийм асуулт тавьж байгаад их баярлж байна. Монгол судлал бол зүгээр хэдийн эрдэмтэн судлаачдын амьдрах арга бол биш. Тэгээ Монгол судлал бол Монгол үндэстэн оршин тогтнохын тод илэрхийлэл болсон түүний дархлааг бэхжүүлэх шинжлэх ухааны маш сүртэй ийм тулгуур ойлголт. Бид өөрсдөө гадаад ертөнцид энэ дэлхийн дээр амьдарч байгаа хэдэн 10 хэдэн мянган хүн олон үндэсний дунд монголчууд бол тэдний нэг идэсэн. Тэдэнтэй бид нар хөгжлийн үйл хөл нийлүүлэх, хамтарч урагшлах зайлшгүй жамтай. Түүний зэрэгцээ Монгол гэдэг үндэстэн өөрөө өөрсдийнхөө тэр содон үндэсгөө үргэлжийн тээж явж бид дэлхийн ертөнцид монголоороо байхын гол учир дархлаа тэнд бол. Тэгэхээр энэ бол гарцаа явахгүй Монголын одоо Монгол улсын, Монгол төрийн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлагад энэ бодлоготны хүртэл Монгол судлалын асуудал тодорхой туссан байдаг. Тийм учраас энэ олон улсын Монгол эрдэмтдийн 13 дугаар их хурлыг Монгол улсын ерөнхийлөгч ивэлдэ авч зохион байгуулж Монгол улсын засгийн газрын тогтоолоор тэрүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан зохион байгуулах хороо байгуулж ажиллаж байгаа явдал болвол зүгээр нэг хэдэн эрдэмтэн судлаачдын лобби юм уу ийм одоо өсвөл мэдсээр хийж байгаа ажил биш. Бас Монголын төр энэ асуудал Монгол үндэстний Монгол гэдэг энэ улс орны оршихуйтай холбоотой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас энэ хэмжээнд анхаарч, ийм хэмжээний бас анхаарал дэмждэг үзүүлж зохион байгуулж байгаа цаад учир бол одоо өөрөөр хөндөж байгаа энэ асуудал юм а. Тэгэхээр Монгол судлал бол шинжлэх ухааны салбар, шинжлэх ухааны нэг чиглэл болж хөгжихөөс гадна Монгол гэдэг энэ үндэстний оршихуй бас шинжлэх ухааны нэг тулгуур дархлааны нэг гарцаа байхгүй мөн. Энэ бол одоо аль нэгэн байдлаар судлаач юм энэ байгууллагыг хариуцж байгаа хүний хувьд ийм нэг хэрхлээр юм уу сэтгэл хөдлөлөөр хийж байгаа дүгнэлт бол биш. Энэ нэтлээ бас цаашгаа гүн гүнзгий ер нь юм руу яваад орлоо шүү. Үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа гэдэг. Бас энэ улс тустай улс байгаа.
Тэгээ бас тусдаа үндэстэн байгаа. Тэгээ яг энийг нөгөө зориулсан одоо юу гэдэг нь зориулсан судлал гэдэг бүр ингээд зүйл ингээд хөгжөөд ингэж явж байгаа юм шиг яалчгүй одоо ингээд үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, за соёлын дархлаа гэдэг зүйл рүү угаасаа орж ирэх нь бол ойлгомжтой байна. Сүүлийн үед яг хөө ингээд янз бүрийн байдлаар ингээд харж хахад гадаад оюутны тоо ерөөхдөө бол Монголд бол их нэмэгдсэн. За миний санаж хахад Монгол судлалаар энэ Унгар, Польшууд ерөөхдөө Монголд ирж их сураад идэг харагдчихсан. За энэ одоо тэгээд яг хөө тэрийг яаж холбох гээд байгаа гэхээр нөгөө гадаад оюутны тоо бол Монголд ирж сурч байгаа гадаад оюутны тоо нэмэгдсэн. Өмнө нь бол нэг юм Монгол хэл судалдаг ч юм уу сурдаг оюутнууд бол нэг 11 хэдэн оюутнууд байсан гэж хараад байгаа. Энэ гадаад одоо Монгол сурж байгаа оюутны тоо өсөж байгаа хэрээрээ Монгол судлал ялангуяа монгол хэл сонирхол, монгол хэл шинжилэлээр сурж байгаа бас гадаад оюутны тоо өссөн үү эсвэл эдгээр зүгээр одоо юу гэдэг нэг ийм ойлголттой дээ шүү дээ. Өөр улсад л очиод сурчвал нөгөө диплом нь айгүй үнцэнтэй гэдэг нэг ийм сонирхолгүй л ирж байгаа болоо да. Тий, Монгол улсад ялангуяа Монгол улсын их сургуулийн хувьд бол би одоо сайн мэдж байна. Монгол улсын их сургуульд бас би өөрийн үндсэн ажил бол яг тэр сургууль оюутны үйлчлэр гэсэн проектрийн ажил хийдэг учраас энэ суралцж байгаа гадаад оюутны тоогоор бол би бодит мэдээлэл байна. Энэ суралцж байгаа оюутны бол тоо өсөж байгаа. Тэр зорж суралцж байгаа Монгол Улсын их сургууль суралцж байгаа оюутнуудын дийлэнх нь бол өнөөл Монгол судалтай холбоотой. Нөгөө Монгол хэл соёлыг сурч байгаа оюутнууд яг тэр төрөлх газар нь их газар нь ирж тодорхой хугацаанд одоо өөрийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлэх заман яг судалгаа шинжилгээ хийх цаашдаа энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуучууд бол яг тэр их газараа ирж тэр ухаан үндэснийхээ ахуй амьдрал, соёл сэтгэлгээний онцлогтой танилцах. За энэ бол одоо хамгийн түрүүнд анхаардаг зүйл. Тэгэхээр тэр л жишгээр Монгол Улсын их сургуульд суралцж байгаа гадаадын оюутнууд бол дэлхийн монгол судлалын төвүүдээс голлож солилцоогоор зарим нь одоо засгийн газрын тэтгэлэг зарим нь бол одоо өөрсдийнхөө үн шугамар ч юм олон талт чиглэлээр ирж суралцаж байна. За тоон талаас одоо томоохон гэх юм уу нь бас нэгэн тийм суралцах хүсэлттэй. Энэ чинь тодорхой хятад судалж гэдэг юм уу, Япон судалж гэдэг юм уу, бусад энэ томоохон бас өргөн хүрээг хамарсан тэр чиглэлийн хэл соёлыг сонирхон судалдаг улс оронтой харьцуулахад бол мэдээж хэрэг тоон талаас тийм өндөр үзүүлэлт бол харагдахгүй. Гэхдээ бидний хувьд бид нэг цөөхөн сонирхож байна биш. Тэр сонирхож байгаа гэсэн бидний хэл соёлыг судлан шинжлэх сонирхолтой цаашлаад бидний талаарх шинжлэх ухааны мэдээллийг дэлхийд түгээхийг зорж яваа тэр залуучуудыг бол бид нар тоон талаас нь чамлан сууж хэрхэж болохгүй. Харин тэднийг дэмжих төндөнд цөөн гихгүйгээр судалгаа шинжилгээнийхэн ажил цаашлаа сурч энэ чиглэлийн мэргэжил эзэмшигт нь төр зүсгээс эхлээд тухайн сургууль за хувь судлаач хүртэл чамлахааргүй энэ үзүүлэлтийг бол улам тэлэх, улам өргөжүүлэхийн тулд өөрсдөө дэмжлэг бодит одоо суралцах хөшөөрөг энэ чиглэлээр одоо ажиллах тэр боломжийг нээж өгөхд бол зайлшгүй анхаарах ёстой л доо. Айгуу тийм сонирхолтой шүү дээ. Надад нэг 2 3 тийм гадаадын монгол судлалаар сурдаг найзууд байсан. Одоо байхгүй л дээ нутг руугаа явцгаасан. Давхар монгол судлалаас гадна нөгөө шашин судалдаг. Тэгээд ингээд төвдөр ингээд уншиж чаддаг. Би чамд зөвхөн монгол судлалаар ингэдэм болоо гэж бодсон ч үгүй бас шашныг ингээд давхар сурдаг. За нэг юм үнцэг. Тэгэнгүүтээ дараа нь айгуу гоё яг энд нэг байр түрээслэл хотын төвд амьдарч байгаа байхгүй юу? Би гадаадд амьдрахтаа захаар явахгүйгээр хамгийн ойрхон байх супермаркет ч юм уу яг өөрийн гэсэн тодорхой үнэтэй дэлгүүр рүү орж тэр үнээр нь барааг нь худалдаж аваа шүү дээ. Манай найзууд бол тэрэнгүүд бөмбөр захар болчихдаг. Очингуудаа худалдагчтай нь монголоор ярьдаг. Ярихдаа үнийн жоохон татахгүй мó гэж ярьдаг. Би бүр ингээдтэй монголчтэй юм уу гэдэг аахгүй ажиглаж ирсэн. Тэгэхээр нэг юм яг нөгөө нэг орчинд нь ирж сурж байгаа зүйл зөвхөн одоо юу гэдэг хэл соёл шинжилэл ч юм уу ингээд нэг юм ном шагаагаад ингэхээс илүү тэр нөгөө амьдралын оролцоод ингэж явдаг нь бас их тийм юу гэдэг онцгой шинж чанартай юм ингэж ажиглаж л байсан л та. За нэг иймэрхүү. Тэгэхээр эн чинь одоо за Монгол улсад болох гэж байгаа энэ олон улсын монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал за Монголын талаар бас үнэн зөв мэдээллийг дэлхийд таниулах гэдэг тал дээр монгол судлаачид бас гол үүрэг үүсгэх энд оролцож байгаа хүмүүсийн оролцоо бас энд нэлээд чухал байгаа болов гэж бодож байна. Тэгээ тэглгүй яг энэ ер нь Монголыг гадны ертөнцид
өөрсдөө одоо таниулах сурчлах ажил бол бид Монголын төр за одоо энэ аялал жуулч гэдэг юм татах юм чиглэлээр бол хийж байна шүү дээ. Гэтэл бидний дэмжлэггүйгээр биднээс ямар юм харахгүйгээр хийж байгаа бидний дэлхийд дахин таниулж байгаа хамгийн том гүүр бол Монгол судлаачд байгаа байхгүй юу? Юу гэхээр тэд одоо судалгаа шинжилгээ хийж ийнэ гэдэг. Судалгаа эрдэмтэн судлаач хүний хувьд бол юу ах вэ гэхээр шинжлэх ухааны үнэн л хамгийн чухал. Шинжлэх ухааны үннийг ярих. За шинжлэх ухааны үннийг ярих юм тулд бидний магадгүй бахархам түүхийг бахархам гэдгээр нь гадны ертөнцид таниулж. За магадгүй бид нар бас бүгд монгол судлаачдаас дандаа сайн сайхан юм харах алд байхгүй шүү дээ. Юу гэхээр бидний хувьд тийм бахархам биш түүхэж бас баримтаар гарч ирж болно тийм ээ. Гэхдээ тэр нь явж шинжлэх ухааны үнэнд л тулгуурлана. Тийм учраас бид өөрсдөө таны өөрсдөө мэдээ өөрсдөө зөв ойлгоё. Зарим талаараа бид хинбэ гэдгээ илүү мэдрий гэвэл илүү монгол судлалыг хөгжүүлэх тэлхэд л анхаарах ёстой. Нөгөө нэг зам болвол ер нь яг монголчуудын тэр чөлөө хэвлэлийн ч гэдэм үү за одоо хувь аялагч жуулчлагч нар ирээд одоо биднийг гадаад ертөнд таниулж байгаа, тайлбарлаж байгаа, ярьж байгаа ийм шугамуд байна. За тэр нь одоо янз бүрийн өнцөг байна шүү дээ, тийм ээ. Заримдаа одоо биднийг өөртөө санаа зовмор гэтэл яг тэр нь өнцгийг харахаар тухайн үед гарч байгаа л нэг тийм сонин юм уу санаа зовмор зүйл болохоос биш монголчуудын ахуй амьдралын нийтлэг шинжийг харуулах зүйл биш, тийм ээ. Тэгэхээр бид нар нөгөө шинжлэх ухааны судалгааны энэ монгол судлаачид гэдэг нь бол юу гэхээр тэр тал бол тэдний тийм гинэн байдал бол ерөөсөө судалгаа шинжилгээнд байхгүй шүү дээ. Тэдний хувьд бол за баримт байх хэрэгтэй. Баримтаа тодорхой шинжлэх ухааны үднээс он дарга зүгээр тайлбарлана. Тэгээд яг шинжлэх ухааны замаар хэвлүүлдэг юм уу, ярьдаг юм уу, илтгэдэг юм уу? Ийм байдлаар түгэж байгаа учраас бид дэлхийн ертөнцид өөрсдөө зөв таниулъя, зөв сурталчлая, зөв гаргая гэвэл гарцаа байхгүй шинжлэх ухааны зам монгол судлалын энэ гүүрээр одоо зорчих энэ бодлогыг бол тууштай барих ёстой л гэж бодож байгаа. Одоо энэ жил нэг онцгой юм нэг COP17-гийн бас хурал цуглаан болно нөгөө цөлжилттэй хэсэг. За тэнгуүтээ нөгөө бэлчээрийн одоо жил гэж зарлцсан. Тэнгүүд нүүдэлчин одоо амьдрал хэв маяг ялангуяа нөгөө уламжлалт монголчуудын одоо амьдралын хэв маяг ч нөгөө бэлчээрийн за нөгөө монгол гутлаас авах бол нөгөө газар сэндийчдгөө нөгөө уртлын хэсэг нэг шовгор байдаг ч гэдэм үү те иймэрхүү байдлаар энд бас нөгөө монгол судлалын хүрээний зүйл бас энэ коп руу ингээд бас нэг давхраа ингээд орж ирж байгаа юм болов уу гэж харах гэдэг юм л та. Одоо яагаад нөгөө дөрвөн үйлрэл ингээд нүүдэлж ийн гэдэг чинь нэг ёсондоо нэг тийм нөгөө удирлаад авахаас гадна тэр чинь нөгөө дараа жилд буцаад ирэхдээ нөгөө өвс ургамал нь байх ёстой ч гэдэм үү нөгөө амьдралын уламжлал энэ бас тодорхой хэмжээний монгол судлал руу ороод ирэх байх. Тэгэхээр нүүдлийн соёл уламжлал, мал аж ахуй байгальтай зохицсон амьдрах монголчуудын туршлага өнөөдөр дэлхийд ямар үнцэнтэй байгааг л энэ КОП харуулж байна. Тэгээд энэ КОП 17 зэрэг олон улсын арга хэмжээ монгол судлалыг бас хөгжүүлэх. За шинэ судлаачдыг татах боломж болгон одоо ашиглах боломж байгаа юу? Тэр нь КОП 17-гийн гол юу бол яг жилчтэй холбоотой дэлхийн том форум тийм ээ. Монгол улсад болох ч байна. Энэ бол бас л Монгол улсад дэлхийн энэ улс орны дунд өөрсдийнхөө өнгийг харуулах. Бид бас зөвхөн өөрсдийнхөө дотоодын хөгжил, эдийн засаг, өнөө маргаашийн амьдралыг яриад байдаг жижиг буураа улс биш, тийм ээ. Дэлхийн нийтийн асуудалд бас санаа оноогоо нэмэрлэх, үүнд хувь нэмрээ оруулах, амбицтай улс шүү гэдгээ харуулахад энэ үйл ажиллагаа бол харцаа байхгүй чухал том үйл ажиллагаа шүү дээ. За энэ төвдгээр Монгол судалтай холбоотой өнцөг бол монголчуудын бас байгаль хамгаалах соёл энэ байгалыг тань мэдсэн монголчуудын бас уламжилт мэдлэг ухааны асуудал бол энд яригдана л да. Өнөөдөр бид нар яагаад Монгол төдийлөн өмнө яригддаггүй байсан зөвлөлтийн асуудал ярих болов. Энэ бидний асуудал болж яагаад хөөрч ийн гэдэг бол магадгүй бидний тэр явж ирсэн амьдрал ахын хэвшил дундаас өөрсдийнхөө байгалаа танин мэдсэн тэр уламжилт мэдлэг ухаан, тэр уламжилт хэв жаяг дэг соёлоо умартаж гээсэн зарим нэг алдаа гажуудалтай холбоотой байхыг үүсгэх хэрэггүй тийм ээ. Тэгэхээр энд яригдж байгаа асуудал энд яригдж хөндөгж байгаа зүйлүүдээс бол бас л монголчуудын байгалийн мэдлэг, байгалыг танин мэдсэн арга ухаантай холбоотой зүйлүүд хөндөгдөх байх л та. Энэ бол бас арцаахгүй монгол судалтай холбоотой асуудал.
За эх 10 жилийн хугацаанд Монгол судлал ямар чиглэлээр өөр нь хамгийн эрчимтэй хөгжих хандлагатай байгаа вэ? За Монгол судлалын бол бүх аль нэгэн салбар чиглэл бол огт анхаарлын төвөөс гадна үлдэнэ гэж бол би бодохгүй байна. Ер нь одоогийн явж байгаа энэ чиг хандлагаас харахад бол Монгол судлалд нэлээд хүч анхаарал гарч ирж тавьж байгаа гадны улс орн бол судлаачид орж ирж байгаа салбарууд бол хэд хэдэн онцгой салбарууд байна. Энэ дотор бол одоо Монголын археологийн судалгаа. Археологи гэдэг бол өөрөө эрдний ийм судлалын маш өрөмц салбар, олон салбар ухаантай холбогддог. Түүгээс авахгүйл одоо тэгэл хэл соёлын археологийн холбогдохгүй салбар гэж баг байхгүй. Монгол бол тэр чигтээ археологийн үүс. Монголын энэ газар нутг тийм ээ. Эртний дөрвд улсын өргөн их түүхтэй өв соёлын асар их айс самта ийм орон. Тийм учраас гадаадын эрдэмтэн судлаачдын археологийн чиглэлээр ажиллаж байгаа судлаачид бол Монгол улсад ирж маллах судалгаа хийх. За түүн дээрээ бол судалгаа шинжилгээний ажлын олон сонирхолтой санал дүгнэлт дэвшүүлэх ажлууд бол нэлээд эрчимтэй явж байна. Тэгэхээр археологийн судалгаа бол цаашид нэлээд өргөжин тэлэх ийм хандлага бол байна. Дээр нь энэ монголчуудын нийгэм ахуй амьдралын энэ хэв загвар. Ялангуяа энэ нийгэм соёлын талаас харах өнцөг бол бас Монгол судлалын нэлээд сонирхолтой салбар болж гарч ирж байгаа. За тэгээд цаашлаад Монголын орчин үеийн нийгмийн байдал, хүн ардын сэтгэлгээний онцлог, эрх зүй, эдийн засгийн нөхцөл байдал гэдэг бол бас гадаадын судлаачдын анхаарлыг татна гэж бодож байна. Яагаад тэгэхээр цаашдаа Монгол орон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах, энд одоо бизнес одоо хийх өргөн хүрээтэй ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм бол эхлээд биднийг тань мэдэх асуудал, бидний нөхцөл байдлыг бас зөв ойлгох асуудал бол тэдний эхний асуудал. Тийм учраас би бол дараагийн Монгол судлалын уламжлал салбарууд явдгаар явахаас гадна Монголын орчин үеийн чиг хандлага руу хандсан судалгаа. За дээр нь одоо монголчуудын дэлхийн улс орн дотор бас нэлээд өөрийн гэсэн өнгөтэй түүх соёлын ариун их баялаг сантай ийм соёлын өвийн үүс болсон орны хөвд археологийн уус судлалын салбар бас нэлээд өргөн хүрээ авч тэлж хөгжих бахаа л гэсэн бодолтой байна. Одоо ямар нэгэн улс орныг дэлхийд таниулах бас нэг ийм арга барил гэх юм уу те зөөлөн хүчний бодлого гэж байдаг. Тэгэхээр Монгол улсыг дэлхийд таниулах одоо хамгийн хүчтэй зөөлөн хүч нь юу байх бол та энэ талаар ярьж. Тэгээ бид өөрсдийнхөө онцлогийг хэдий ч нэ зөв танин мэдж тэр онцлог нь дэлхийн энэ бусад хүн төрлөختний дотор магадгүй асуудал болсон зүйл. Амьдралынх нь ахуй хөвшил дээр тулгамдсан тийм зүйл дээр очиж гаргалгаа болох тэр өнцгөө хэдий ч нэ тэр хэмжээгээр бидний дэлхийн ертөнд төдий хэмжээгээр харж ойлгоно. Бид өөрсдөө тэдэнд зөвөр ойлгох гэдэг асуудал бол ерөөсөө бидний хамгийн энгийн зөөлөн хүчний бодлогын илэрхийлэл. Дээр нь бид нар өөрсдийнхөө хэл соёлыг гадаад орнд цөөн гихгүйгээр хэдий ч нэ тэлж өргөжүүлж дэлгэрүүлнэ. Төдий чинийгээр биднийг мэдэх, таних тэр өнцөг улам өргөж байна. Бид нэгэнт одоо өөрсдийгөө гадаад ертөнцөөс салгаж арахгүй нэг юм эдисийн хөвд бол зөв байран дээр зөв хүрээнд өөрсдийгөө хэдий чинээгээр таниулна, өргөжүүлнэ. Монгол үндэстэн Монгол гэдэг энэ ард түмний ахуй, оршихуй асуудал бол дархлаа бол тэр хэмжээгээр бэхжинэ л гэсэн. За ер нь ингээд бас зөөлөн хүчний талаас ерөөхдөө жоохон яриад ингээд явчлаа гэж бодож байна. Ер нь одоо юу гэдэг нь сүүл надад юу ажиглагддаг гэхээр нөгөө номын дэлгүүр рүү ингээд гадаадад ингээд явж ангууд ямар нэгэн байдлаар нэг Монголын түүхч юм эсвэл Чингис хаантай холбоотой нэг номын гадаад төхөр барай явж идэх хөөх. Тэр надад юу бодогддог гэхээр нэг юм Чингис хаан ч юм уу Монголын ер нь эзэнт гүрний ер нь түүх талаас тэр бол зүгээр ном худалдаж авч байгаа хүн
л байгаа даа шүү дээ. Яг судлаач хүн биш. Тэгэхээр энэ зүйл нөгөө буцаад ингээд хүмүүсийн сонирхлыг татаж эхэлж байгаа. Илүү идэвхтэй одоо болгох нэг юм жижигхэн сэжүүрэн дээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ идэвхтэй судлаж эхлэх ч юм уу эсвэл судлаж эхлэх гэж байгаа ч юм уу яг нэг энэ моментыг ер нь яаж өөрөө харж байна. Энэ ерөөхдөө яг сонирхож байгаагийн шалтгаан ерөөхдөө яг юу вэ? Одоо нөгөө хүүгээл хамтлаг байгаа шүү дээ. Ингээд дэлхийд даяар ингээд гинтгээ гараад ирсэн. Гэхдээ хэрвээ тэр барууны ертөнцийн барбариан ч юм уу эсвэл вайкинг жоохон тийм зэрлэг мөсчүүл викингүүд байгаа шүү дээ. А гэхдээ тэд нар биш хүү байгаа даа байхгүй. Тэгэхээр нэг юм соёлын нэг тодорхой хэмжээний өөрчлөлт нөлөөлт гэх хүмүүсийн бас сонирхлын энэ дөр байгаа. Энэ ер нь сонирхлын учир шалтгаан ер нь юм бол. Тэгэхээр хүн төрлөختний ер нь альж гэхгүй нийтлэг нэг загвар бол сонирхол шүү дээ тийм ээ. Содон юм сонирхох. Одоо байнгын хев загвар болсон зүйл бол хүний амьдралын тийм нэг сонирхолтой хэсэг бол биш. Тэгэхээр хүү хамтлаг одоо энэ урсгал чиглэл яагаад тэр рок ертөнцийн гол их гаргалгаа болсон барууны ертөнцийнхний анхаарлыг татах болов гэдэг бол тэдний хөгжмийн боловсрол гэдэг юм уу бусад тэр одоо барууны урлаг соёлынхнаас давсан гэж бол би бодохгүй байна. Гол асуудал бол тэд содон байж чадж байгаа. Өөрөөр хэлбэл тэдний хараагүй, тэдний гаргаагүй, тэдний үзээгүй тэр урсгал чиглэл, тэр хөг аялгау, тэр айзам хэмнэл, тэр сэтгэл хөдлөлийн хөгжмийн илэрхийлэл тэнд байна. Тэнд байгаа учраас тэд сонирхож байна. Өөрөөр хэлбэл тэдэнд содон байна. Тэрний гол сувгийг манай хүү хамтлагийнхан энэ ард байгаа тэр менежментийн баг бол олж харсан байна. Тэгэхээр энд одоо бидний үнцэг байхгүй. Бид дэлхийн ертөнц юугаараа содон байна? Тэрийг нээж олоод түүнийхээ гадны ертөнц харуулвал бид Монгол гэж харагдана. Түүнээс биш бид нийтлэг яг тэдний хэв загвар хөг аялгууд нь уусаар яваад байх юм бол бидний Азийн нэг ард түмний нэг хэсэг байна гэж харна шүү дээ тийм ээ. Түүнээс биш бид хараад энэ Монгол хүн байна гэвч. Тэгэхээр тэр илэрхийлэл өөрсдийнхөө содон байгаа. Бидний тэр өөрсд Монгол дотроо нэгтгэхэд бусдаас ялгаж байдаг тэр ойлголтоо улам салбар хүрээр олж хараад түүнийг гадагшаа таниулах, сурталчлах, гаргах энэ тал руу анхаарах юм бол одоо бидний гол сувг түүнийх нь илэрхийлэл одоо хүү хамтлаг байна шүү дээ тийм ээ. Энэ бол ганцхан Монголын асуудал биш тийм ээ. Дэлхийн улс орнууд бол яаж байна одоо бид нар хамгийн их очиж аж төрж амьдарч наашаа явж байгаа орнуудын нэг болох бүгд нарт Солонгос улсын юу л харж шүү дээ тийм ээ. K-pop гэдэг тэр юу гэж зүгээр одоо нийтлэг хөгжмийн урсгал хэв хандлагаар нь биш яг өөрсдийн гэсэн тодорхойлтоо нэг өнгө гаргаад тэрэнд нь зөвхөн урлаг соёлын асуудал биш төрн бодлого болоод тэгээ гаргаад ирж байгаа зү тийм ээ тийм үү. Тэгэхээр бид нар өмнө бол одоо энэ солонгосчууд бол энэ соёл урлагийн асар том юутай гэж бидний танин мэдхэн ойлголтод бол төдийлөн том орон зай байгаа. Гэтэл өнөөдөр хүүхэд залууч тэр зэгтээ хошуурч шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрний нэг адил илэрхийлэл бол одоо манай хүү хамтлаг байна шүү дээ. Одоо яалтч байсан гадаад ертөнцид барууны ертөнцид тэр хөгжмийнх нь их нутаг их газруудаар нь аялал явуулахад тэнд одоо шууруулж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний ганцхан урлаг соёлын нэг хамтлагийн гаргаж байгаа зүйл шүү. Энэ Монгол хүн өөрийгөө Монгол үндэстэй өөрсдийнхөө тэр содон байх бүхнийг зөв олж хараад зөв тайлаад зөв гадагшаа илэрхийлэх асуудал бол зөвхөн Монгол тэр салбарт хандах хүний юм уу тэр байгууллагын асуудал биш. Энэ бол Монгол улсын төрийн бодлогын асуудал. Тэнгүүд энэ дээр нэг юм асуулт үүсэж байна л та. Ер нь 2000 оны их үеэс ахвал баг 10-аад оны 2000-аас 2010 оны хооронд ихэвчлэнүүд даяаршил, глобалчлал гэдэг үг ерөөхдөө энэ амд ингээ уншигддаг болсон байсан. За глобалчлал гэдэг үгнийхээ утгыг ч ойлгохгүй энэ зүйлийг ингээ ярьдаг. Тэнгүүтээ одоо эсрэгээр нь ондоошл гэдэг зүйл яриад байна. Энэ хоёр зүйл ерөөхдөө эсрэг тесрэг туйлыг заавал нэгийг ингээ сонгож хөгжүүлэх хэрэгтэй гэдэг юм эсвэл хоёулаа ингээ зэрэгцүүлээд аваад явж болдог юм. Тэг аль алинаас нь ангид байх боломжгүй зүйл. Бид нар дэлхийн ертөнцийн энэ даяаршил гэж нэрлэж нэршүүлж байгаа глобалчлалын одоо салхинаас юм уу хажуугаар нь гараад юм уу тэнд огт хүртэхгүйгээр явах боломжгүй. Тэнд орж явахдаа өөрийн гэсэн өнгөө яаж алдахгүй явах вэ гэдэг л асуудал бидний өмнө тулгарч байгаа асуудал. Өөрөөр хэлбэл тэр ондоошил гэж тэр энэ identity гэдэг ойлголт байдаг тийм ээ. Энэ ойлголт
болоос яг ондоошил, ижилсэл гэл манайхын янз янзаар орчуулад байдаг. Зарим хүмүүс бол өвөр төрх мөрөх гэд эрдэмтэд орчуулсан байдаг л да. Энэ бол ондоошилж биш, ижилсэл биш. Ерөөсөө ойлголт нь бол нэг хэсэг бүлгээс ондоошуулаад бидний хооронд нь ижилсүүлж байгаа хоёр талын ойлголт байхгүй. Монголчуудыг нэг болгож харагдуулж байгаа. Гэхдээ Азийн бусад орноос ондоо болгож харагдуулж байгаа ойлголтыг л шинжлэх ухаанд identity гэж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ зүйлээ бид нар хэдий ч нэ зөв болж харж түүнийг дэлхийн энэ хүн төрөлхтны хүчил дэвшлийн 90 100 тэдэнтэй хамт алхахдаа монголоороо алхаж одоо содон харагдаж өөрсдийнхөө энэ онцлогийг тээж явах асуудал бол энэ улс орны хөгжил одоо яг энэ зэрэгцээд тавигдах зүйл л дээ. Тэр тусмаа бид одоо дэлхийн зарим улс орн шиг тийм олон хүн амтаа болос биш тийм ээ. Тэгэхээр яг зөвхөн цөөхөлөө гэж хэлэхээр зарим хүмүүс бол их дургуутдаг бид нар цөөхөлөө биш гэдэг. Зөвхөн бодиттой тоогоор бол бид тийм болов биш одоо улс үндэсний тараас арах. Тэгэхээр тэр бодлого бол тэр хэдэн мянга саяараа байгаа хүн амтаа ард түмнээс илүүтэй бидний тархин зүрхэнд төрийн бодлогод нь яг энэ зэрэгцэж явах хэрэгтэй асуудал. За тэгэхээр ярилцлагын төгсгөлд Монгол судлалын салбарт бас олон жил ажилласан хүний хувьд залуу улсын Монгол судлалын одоо энэ холбоог төлөөлж байгаа хүний хувьд өнөөдрийн залуустай. Надад одоо бидэнд таны хамгийн их одоо захиж хэлэх зүйл юу байдаг вэ? Би бол өөрөө монгол хэлний хүн. Тэгэхээр ер нь энэ монгол гэсэн тодголтой зүйл болвол монголчуудыг дэлхийн хүн төрөлхтний дунд явахад муухай харагдуулах зүйл биш шүү гэдгийг залууч хамгийн эхлээд бүр нэг төр зүрхэндээ хийгээсэй гэж боддог. Өөрөөр хэлбэл бид монгол гэдгээ таньж мэдэх, монгол гэдгээ мэдрэх, монгол гэдгийг бусдаар зөвөр ойлгож харах энэ монгол хүний хувьд яаж ч бас нэг бахархах шүү дээ, тийм. Монголын тухай нэг сайхан юм гадна хүмүүстэй уулзж яхад ярихаар гоо өөрөө ирэхгүй сэтгэл үеиг байдаг да, тийм ээ. Үеиг байдаг. Тэгэхээр тэр монголыг тодогдож байгаа хэл, соёл, түүх энэ зүйлээ зөвөр таньж мэдэж үгүйсгдэггүй байх. Эсвэл бол одоо тэр дэлхийн ертөнцийн хэл соёлынхаа доор нь тавиад байдгүй байх. Ийм сэтгэлгээ манай залуучуудад бүгд хоногшоосоо гэж боддог. За энэ нь бол юу гэхээр ерөөсөө л одоо тэр дэлхийн ертөнцийн хэл соёл дандаа хойно байж ах гэсэн үг биш. Бид гадаад хэл соёлыг сурч мэдэх, тэдний одоо энэ хөгжлийн давуулаг талыг таньж мэдэх асуудал бол монгол залуучууд, монгол хүн бүрийн эзэмших ёстой мэдлэг мөн. Түүний зэрэгцээ монгол хүнийхээ хувьд, монгол улсын иргэнийхээ хувьд тэр бидний оршихуйн дотоод аргалаа болсон өөрийнхөө үндэсний хэл соёл түүх өв ёс заншил гэдэг зүйлээ цаг ямагт эрхэмлэж түүнийг мөн адил одоо зөв сурж тээж явах асуудал болвол монгол улсын иргэн гэж цээжээ дэлтгэхээс илүүтэй таны иргэнийхээ эрхэм үүргийг гүйцэтгэж байгаа хамгийн бүтээлч ийм үйлдэл шүү гэдгийг л хэлээ. За маш сайхан ярилцлага боллоо. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.